энэ ардын номын асуудал бол хөлсөн ч эсхэлсэн ч төрийн асуудал болчдөг л ийм асуудал шүү дээ. Тэгээ намын гишүүдийг хурлаа хийгээд олон хараа дарга сонгоод шин дарга хэн болох юм байх. Тэгэл цааш явдгаар юм явна шүү дээ. Ийм юм нэгдүгээрт хэлэх байна. Хоёрдугаарт ерөнхийлөгчийн сонгуулийн хурлын сонгуулиуд бас цаг хугацааны асуудал болчихлоо шүү дээ. Намын даргыг сонгохдоо энийг бас бодолцох байх гэж бодогдож байна. Ийм л зүйл хэлий дээ. Их дараа нь болгоод байж хэрэггүй тий. Ер нь одоогийн улс төрийн нөхцөл байдлын хувьд та Монгол Ардын намын дарга ямар хүн болвол одоо зүгээр ээ гэж харж байгаа юм. Хүлээлттэй. Уг аль нь л боломжийн л хүмүүс шүү дээ. Наад Зандаа Шатар чинь их хурлын дарга хийжсэн, намын ерөнхий нарийн бичгийн дарга хийжсэн. Одоо ерөнхий сайд хийж байна. Амар Баясгалан намын ерөнхий нарийн бичгийн даргаар бас багагүй хугацаанд ажилласан. Хэд хэдэн сонгуул өдөртөж гардж өдөрсөн хүн Амар Баясгалан. Тэгээд их хурлын дарга хийж байна. Аль нь боломжийн л хүмүүс шүү дээ. Одоо ингээд тэгээд ерөнхий сайд хоёр ингээд түүхэн харахаар үе үед л ингээд хоорондоо ингээд маргалцчаад байдаг ийм зүй тогтол байгаа шүү дээ. Та өөрөө соёл шөнийн хувьд энийг яг хаана энэ алдаа нөө тогтолцооны алдаа яг хаана? Тогтолцоо гэжтэй наадах чинь хүмүүс хоорондын харилцаа үндсэн хуулийн өглөөрөхтэй л байдаг шүү дээ. Ер нь ерөнхий сайд, ерөнхийлөгчийн хооронд ан цав үүсэх явдал олон удаа гарч байгаа шүү дээ. Арчсан намын ерөнхийлөгч байх үед ч гарч л байсан. Манай намын байх үед ч гарч л байсан. Нэг тийм эмгэг өвчний шинжтэй болчихсон ийм хэд наадах чинь. Энийг хэзээ зүгээр болох юм байгаа би сайн мэдэхгүй байна. Одоо намын даргын сонгуультай холбоотой асуулт хүссэн хүсээгүй одоо засгийн газрын тогтвортой альталтай шууд холбогдоод байгаа. Та түрүүн бас хэлсэн үгэндээ тодтогчсон тийм. Тэгэхээр одоогийн энэ Занзан Шатрын засгийн газрыг та ер нь өнгөрсөн хугацаанд хэр ажилласан гэж дүгнж байгаа вэ? Цаашид энэ засгийн газар одоо хэр чадвартай? Наад засгийн газрын чинь ажлыг дүгнэх хугацаа болоогүй байх шүү дээ. Бараг 100 хоног гэж болоогүй байгаа шүү дээ. Төгчөө юм уу? Альва засгийн газрын ажлыг бол тодорхой хугацааны дараа л дүгнэх боломжууд гарч ирдэг шүү дээ. Одоо бол эхлэлийн шатанд л байгаа. Эхлэлийн шатанд л байгаа. Ер нь засгийн газрын сайдаар томилогдсон хүн чинь нэг жил болж ажлынхаа дөрөнд ордог зүйл шүү дээ. Тэр нь хугацаа хэрэгтэй. Тэгэхээр танаа намын даргын сунгаатай холбоотой энэ засгийн газар огцрох уу үлдэх үү гэдэг асуудал бас анхаарал татаад байна л да. Тэгэхээр та ер нь юу гэж бодож байна? Би одоогоор хэлж мэдэхгүй байна. Намын даргын сонгуул ямар үр дүнд хүрэхээс шалтгаална шүү дээ. Шалтгаална шүү дээ. Танихаар ер нь ямар хүн намын дараагаар сонгох зүгээр вэ? Одоо асан ном бол нөгөө ялалт байгуулах нэг намын дараагаар сонгоно гэж хэлж байгаад намын хурлаар хийсэн. Сонгуул бол та харахгүй л байдаг шүү дээ. Сонгуулийн үр дүн яаж гарахаас шалтгаална гэдэг байдаг. Хоёрдугаарт ажлаа хэр зэрэг сайн хийж чадхаас л засгийн газар ихлээр чинь ерөнхий сайдаараа ойлгочод байдаг. Энэ голны сайд нар чинь ажлаа хэр зэрэг хийлгээс ажил шалтгаална шүү дээ. Тэгээ мэдээж хэрэг их хурл зөв шийдвэр гаргаж ирэх үгүй юу гэдэгт их холбогдно. Их хурл нэг юм ажиглагдаад байна. Энэ Монгол гэдэг чинь өөрийн багтаамжтай. Өөрийн гэсэн онцлогтой. Энэ Монгол таарсан бодлого явуулж чадвал юм үр дүнтэй болдог. Монголын хүчин чадлаас давсан хэтэрхий хийргсэн мөрөөдсөн юм ярьчихаар тэр нь эргэж хариулт нэхэд байдаг. Хариулах гэхээр юм байхгүй болчих гээд байдаг. Ийм зовлонгууд бий. Би жишээ нь мөрөн готмерийн тэр гэж нэг юм ярьдаг байсан шүү дээ. Чимээг өөх юмаа хийчихэл явцдаг байсан. Хэтэрхий их том амлалтууд мөнгнөөс давсан, боломжоос давсан, цаг нь болоогүй
ийм амлалтыг авах юм бол энэ чинь эргээд хариу ард түмнийг өмөлчдөг гэдэг шүү дээ. Хэр зэрэг Монголын нөхцөлд таарсан бодлого явуулж чадах вэ гэдгээс юм шалтгаална. Монголын нөхцөлд. Энэ Монгол чинь том нутагтай, цөөхөн хүнтэй, төсвийн боломж нь хумс. 1500 хавтгад өрөвлжин километр газарт мөнгө цацах. Нэг аймгийн нутагт төр мөнгө цацах хоёр өөр шүү дээ. Одоо Израилийг энэ Эстоныг хурдан хөгжичлээ, мундаг болчлаа гэж ярьцгаад. Тэр Балтийн орнуудын жаахан хурдан хөгжсөн шалтгаан нь бол Европын холбооноос асраг дэмжлэг авсан. Тэр мөнгөн дээр л тоглосон болсон шүү дээ. Тэгж болсон. Хүлээж би асуултанд хариулт дуусаагүй байна. Тэгээд улсын жижигхэн, хүн зөөхөн. Одоо өнөөдөр тэнд юу яригдж байна вэ гэхээр хөнгө болчихсон. Балтийн орнуудын дийлэнх хүмүүс нь Европын өндөр хөгжилтэй, цалин өндөртэй улсууд руу гараа явчихсан. Ийм сөргөөр дагавар жишээ нь тэнд гарчаад явж байна шүү дээ. Энэ монголчин болвол нутаг томтой учраас одоо юм хийсэнгүү гэж л их ярьцгаад.